Сайн мэцхан өрх мөндөд үзэгчдээ Дисвиклийн мэдээллийн хөтөлбөр нь энэ удаагийн дугаараар танилцуулахад бэлэн боллоо. Өнгөрөх 7 хоногт улсын хэмжээнд зохион байгуулагдсан Улаанбаатарын Баатар сургуулийн нэрэмжит байгалийн болон нийгмийн ухааны олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиадаас нийгэм судлалын хичээлээр 12 J анги сурагч алтан чимэг, алтан медаль, 12 Б анги сурагчдээ сайхан мэдлэг алтан медаль, 12 J анги сурагч Мичтмаа тусгай байр, түүхийн хичээлээр 8 анги сурагч Эрдэнэ ям хүрэл медаль, газар зүүн хичээлээр 9 Б анги сурагч Төвдөн гарав алтан медаль хүртжээ. Сайн байна уу та өргөд танилцуулаач. Сайн байна уу намайг Алтан чимэг гэдэг. Би Тархын Баатар сургуулийн 12 J анги сурдаг. За та жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг Улаанбаатарын Баатар сургуулийн нийгмийн ухааны олимпиадад амжилттай оролцсон тухай яриач. За би 15 онд энэ олимпиад анх зохиогдсон. Тэгээ би 15 онд анх ороход нь алтан медаль авсан. Тэгээд 16 онд мөнгөн медаль. Тэгээд саяын жил ороод алтан медаль авсан. За юуны өмнө танд баяр хүргэе. Харин төв бүсийн дархан талт физик ба механик цэглэгээний олимпиадад манай сургуулийн 7 Б анги сурагч Цэгц хүрэл медаль, 8 А анги сурагч Жанцан дорж мөнгөн медаль, 8 А анги сурагч Эрдэнэ их жаргал мөнгөн медаль, 12 J анги сурагч Эрдэнэ Бат хүрэл медаль, 9 А анги сурагч Тэмүүжин тусгай байр, 9 А анги сурагч Жавцан дулам тусгай байр, 8 J анги сурагч Алтай тусгай байр тус хүртжээ. Иргэн таны төлөө Аяны хүрээнд аймгийн цагдаагийн газраас Дархан уул аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан манай гэр бүл архийг үл твчинд гар зургийн уралдаанд 8 J ангийн сурагч Мишель 2 дугаар байр эзэлжээ. Дараагийн мэдээг хүргэе. Дархан уул аймгийн оны шилдэг хүүхд төрөлд 12 J ангийн сурагч Шин Заяа болон 11 А ангийн сурагч Номин, 8 J ангийн сурагч Цагаан Баяр, 7 ангийн сурагч Анууж нар нэр дэвшжээ. Сурагчтай амжилт хүсье. 12 дугаар сарын 16 буюу энэ 7 өдрийн Бэм гарын 3 цагт мэргэжил сонголт ба гадаадын ихтэй сургууль суралцсан сэдвээр ахлах ангийн сурагчдад лекц тавихаар болсон байна. Ингээд community college бол их сургуулийн эхний 2 жилийг ингээд тасалдсантай адилхан гэсэн. Тэгээ яг хүн болгон community college сураад цаашаа их сургууль сурах нь одоо 3 дахь курсыг ороод цаашаа хөгжлүүлээд 4 дахь курсыг төгсдөг ба зарим нэг нь 12 дугаар сарын 12-наас эхлэн боловсрол соёлын газраа төвшин тогтоох шалгалт 6-аас 12 дугаар ангийн сурагчдад бүх хичээлээр 7 хоногийн хугацаанд өдөрт 2 хичээлээр шалгалт авч байна. Нийт сурагчдад амжилт хүсье. Дараагийн мэдээ хүртэл баяртай. Анхаарал тавьсан баярлалаа. Баяртай.